Сайн байцгаана уу? Митоки маань шинэ дугаар та бүхэндээ хүргэж байна. За энэ удаагийн дугаараар ер нь юу ярилцах талаар та хэд маань гадарлсан байх те. Хөлөө өргөж хэвтэх юм бол жирэмсэн болоход үнэхээр тус болдго юм уу? Ямар нэгэн тусгай байрлалаар бэлгийн харьцаанд орох юм бол жирэмслэх магадлал нэмэгддэг юм уу? За эдгээр асуултанд хэдүүлээ өнөөдөр хариулах болно. За бэлгийн харьцаанд орсны дараа хөлөө өндөрлөж хэвтдэг юм уу? Эсвэл ингээ бүхсэн биеэ өндөрлөөд те хэвтэх юм бол юу гэдгийг эр бэлгээс илүү их тотгошоогоо нэвтэрч ороход нь туслана. Үрийн шингэнийг их хэмжээгээр тотгошоо ороход нь туслана гэдэг утгаараа бас нэгэнт биед орсон эр бэлгээс эмэгтэй эстэйгээ очиж ингээд уулзах замд нь тус болно гэсэн тийм үүднээс ийм аргыг бол хүмүүхтүүд маань хэрэгэлдэг юм шиг байгаа юм. За яг үнэндээ бол юу алдаг талаар та бүхэндээ тайлбарлаж өгье. За эрэгтэй хүн нэг удаадаа ингээд дур тавихад болохоор тодорхой хэмжээний үрийн шингээ ялгарч явах хэрэгтэй. За тэр нь болохоор нэг удаадаа 1.5 мл-ээс дээшээгээ за тэгээд 5-6 мл хүртэл ялгарч болно гэж үздэг. За угаасаа бас жоохон их ялгаруулдаг эрэгтэй хүн байж болно те 7 мл энэ төр. За гэхдээ энэ нь бас эргээд янз бүрийн өвчин эмгэгийн шинж байж болдог учраас заавал мэрэгжлийн эмчт хандах хэрэгтэй. Хэрэг мэрэгжлийн эмчт хандаад ямар нэгэн асуудал байхгүй бол угаасаа ерөнхийдөө ийм их хэмжээтэй үрийн шингээ ялгаруулдаг хүн байж болно гэсэн үг. За тэгээд эрэгтэй хүнээс ялгарч байгаа тэр үрийн шингэний хэмжээ бол маш олон хүчин зүйлээс хамаарч болно. Тэглээгээд заавал 5 мл байх юм бол сайн. 3 болмооч гэдэг юм уу тийм юм бол байхгүй 1.5-аас дээшээгээ ялгарч байгаад л бол хангалттай хэвийн жирэмслэлт байгалийн жирэмслэлт явагдах боломжтой гэж үздэг. За дээрээс нь тэр дотор ч маш хэмжээний үрийн эр бэлгээс байгаа. Тэгээ хэдэн зуун саяар тоологдох эр бэлгээс байгаа. За ялгарч байгаа шингэний хэмжээг ерөнхийдөө зөөрлүүлж үзвэл нэг юм цайны халбаг хэмжээтэй гэж ярьдаг байхгүй цайны халбаг. За тэгэхээр тэр их хэмжээний үрийн шингэн тэр олон зуун сая эсүүд бол бүгдээрээ хизээж эмэгтэй хүний биед 100% нэвтэрч ордоггүй. Тэгэх шаардлага бол байдаггүй. Угаасаа тэгэх боломж ч байдаггүй ахна. За хүмүүс нэг эр бэлгээсийн тухай ингэж яриад байдаг ч тийм маш олон ингээл хэдэн зуун сайенс ингээл гүйж байгаа л тий хамгийн хурдан шаламгай байсан очоод үндгээстэйгээ уулздаг гэд. Яг нэг талаараа байж болох юм. Гэхдээ хизээж эр бэлгийн өсөөдийн хувьд бол эмэгтэй хүний биед туулж байгаа зам нь юм уралдааны зам шиг бол дардам байдаггүй. За хүмүүс эмчнэр юу гэж зөөрлж хэлдэг үү гэхлээр нөгөө юм цэргүүдийн сургуульд хийдэг ингээл дээш авираал доогуур нь мөлхөөл тий ингээл буу юм болоод идэг юм саадтай зам байдаг шүү дээ. Ерөнхийдөө тэрнтэй зөөрлж хэлдэг байна. Тэгэхээр тийм их саадыг давж ир бэлгээс үндгээс дээр очих боломжтой болдгоо гэсэн үг. За хамгийн түрүүний орчин бол үтрэний хүчлэг орчин. Үтрээг хэдүүлээ хүчлэг орчинтай. За тийм учраас гадны бактериудыг устгаж ингэж хэвийн балансаа барьж ядгаа гэж зөндөө ярьж ирсэн. За гэтэл ир бэлгийн эс маань болохоор шүлтлэг орчинд амьдардаг байна. Үрийн шингэн бол өөрөө юм баг зэргийн шүлтлэг орчин байдаг. За тийм дотор бол эр бэлгээс чөлөөтэй гүйж сэлж үйл ажиллагаагаа явуулж явах хэрэгтэй. Гэтэл үтрээ маань хүчлэг орчинтай. За тэгэхээр яаж энэ хүчлэг орчныг давж цаашаага үрийн маань хүзөө умаа руу очих вэ гэдэг асуудал яригдана. За тэгэхээр бэлгийн харьцаанд ороод үтрээнд дур тавилаа. Дур тавьсны дараа хэдхэн секундын дотор нөгөө үрийн шингэний шүлтлэг орчин маань үтрэний хүчлэг орчинг дарангуйлаад төрхөн зур орчинг ингээ өөрчлөлтөг байна. Тэр орчин өөрчлөгдсөн тэр төрхөн зуурын тохиолдолд нөгөө эр бэлгийн эсүүд умаа хүзүүр үтрэний тэр орчныг даваад умаа хүзүүр рүү нэвтрэх боломжтой болдог. За умаа хүзүү маань өөрөө болохоор салиа нь бол яг ялгардаг салиа нь болохоор тийм шүлтлэгдүү орчин байдаг. Тийм учраас эр бэлгээс тэнд бол өгөхгүйгээр цаашаа явах боломжтой гэсэн үг. За харин умаад үрийн хоолойд орж чадаагүй тэр үлдсэн хэсэг үрийн шингэнд байгаа эр бэлгийн эсүүд бол ер нь бол нэг ойролцоогоор 30 минутын дараа бол ихэнх нь хөдөлгөөнгүй. За 2 цагийн дараа бол ер нь ингээд бүгд хөдөлгөөнгүй болоод ингээд
үйл ажиллагаагаа алддаг байна. За яг зарим судалгаагаар бол бэлгийн харьцаанд орсоос 12 цагийн дараа хүтрээнд бол эрбэлгийн эсүүд одоо тодорхойлогдож болно гэж үздэг. Гэхдээ бол ямар ч үр тогтоох чадваргүй хөдөлгөөнгүй ийм эсүүд болцсон байдаг байна. Тэгэхээр ер нь бол нэг нийт одоо үргийн шингэнтэй түүнд дагуулах эрбэлгийн эсийн ер нь 1% орчим нь л цаашаага нэвтэрдэг гэж үздэг. Бус нь бол угаасаа нэвтрэх боломжгүй. За тэгэнгүүт нөгөө нэвтрэх боломжгүй үлдсэн үрийн шингэн маань бэлгийн харьцаанд орсны дараа гадагшилдаг. Тэгээ охтууд хүүхнүүд маань асуугаад байдаг байхгүй ингээд одоо харьцаанд орсны дараа хэсэг хугацаанд байж агаад босгоор юм уу эсвэл маргааш нь ингээд юм гараад байна. Цаашаага ингээд орохгүй байгаа юм шүү гэж хэлээд байдаг. Гүү ахны ордог бахан зүгээр тэгж орж чадаагүй үлдэгдэл хэсэг нь бол угаасаа ингээд өтрөөний орчны нөлөөгөөр шингрээд ингээд шингийн юм болоод ингээд гардаг бахан. Тэрүүнд бол ерөөсөө одоо санаа зовхон байхгүй. Яг л тэрхэн хугацаанд бол хангалттай үр тогтоох хэмжээний эрбэлгийн эсүүд хангалттай цаашаага нэвтрээд орчдөг байна. Тэгэнгүүт нөгөө нэвтэрч орсон эрбэлгийн эсүүд чинь ерөөсөө маш богино хугацаанд. За судалгаагаар бол ер нь бол нэг 2-3 минут, за дээдл нь 5 минутын дотор л үрийн хоолойд чи явж идэг гэдэг байна. Тэгэхээр одоо харьцаанд ороод одоо 10-20 минут хөвтлээ гэж бодъё л та. Тэгэхэд үрээ тэр орох ёстой эрбэлгийн эсүүд чинь ороод очих ёстой газараа очичдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэгж хөвтлээ гээд одоо тэр эрбэлгийн эсүүдэд бол нэг нөлөөлөл бол ер нь байхгүй гэсэн үг. За яг ингээ хөлөөс байгаад хөвтлээ гэж бодъё тий. За тэгэнгүүт яг мэдээж ингээд одоо нөгөө байгалийнхаа татах хүчний нөлөөгөөр эрбэлгийн эсүүд маань ингээд урсаад одоо юу гэдгийг умаа хүзүүндээ ер нь бол ойртож болно. За гэхдээ одоо сайн харах юм бол энд нэг юм завсрыг тэмдэглэсэн байгаа. За энэ болохоор юм хүнхрээ гэж нэрлэдэг юм байдаг байхгүй. Өөрөөр хэлэх юм бол умаа хүзүү өтрээ хоёр чи ингээл нэг юм үргэлжилсэн хоолой биш байхгүй. Тусдаа эргэтнүүд учраас юм залгаас хэсэг байдаг байна. Тэгэхээр тэр залгаас хэсэг тэр энэ хүнхрээн рүү бол ер нь бол хэрэг хөвтөх юм бол эрбэлгийн эсүүд чинь одоо үрийн шингэн чи орчин гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг үндэ бол нөгөө умаа хүзүүний амсраас бол холтчин гэсэн үг. Тэгэхээр яг төдийлэн ач холбогдолтой юу гэдэг нь бол ер нь бол маш хэрэгэлзээтэй. Тэгээд дээрэс нь маш хурдан эрбэлгийн эсүүд маань нөгөө өөрийн хоолой руугаа орчиж байгаа учраас ингэж удаан хөвтлээ гээд ач холбогдол нь бол бага орчдөг байна. Тэгвэл яах гэж ийм жоохон хэсэг нь л одоо цаашаа ордсон бол ийм их одоо хэмжээтэй энэ олон сая байх нь тийм шаардлагатай мүү гэдэг асуулт урган гарна. Тэгэхээр шаардлагатай байд юм аа. За яагаад гэвэл хүтрээнд дур тавих үед 17 зэрэгт буюу хэдэн зуун саяар тоологдох эрбэлгийн эсүүд бол ингээш нэвтэрдэг байна. За гэтэл умаа хүзүүгээрээ цаашаа нэвтрэхдээ 16 зэрэгт буюу саяар тоологдохоор хэмжээний болоод цөөрчдөг байхгүй. Тэгэхээр анханасаа үрийн шингэнд хангалттай тооны эрбэлгийн эс байж ш умаа хүзүүгээр бас цаашаага хангалттай тооны эс очтгоо гэсэн утгатай. За тэгэнгүүт ингээ умаагаараа дамжиж явж байхдаа 15 зэрэгт болоод тэгэл яг нөгөө үрийн хоолой руугаа орохдоо болохоор 14 зэрэгт болоод тэг яг үнэндээ эрбэлгийн эсүүд маань өндгийн эс дээрээ очиж уулздаг тэр газарт болохоор 12-оос 13 зэрэгт болж цөөрсөн байдаг. Өөрөөр хэлэх юм бол нэг хэдэн зуугаас хэдэн мянгаар тоологдох эрбэлгийн эсэл тэнд очиж уулздаг, тэгж цөөрдөө гэсэн утгатай байна. За тэгэхээр хөлөө өргөж юм уу сойж юм уу эсвэл ингээд бүсэн биеийн өндөрлөөд хэвтэх нь бол нэг тийм ач холбогдолтой зүйл бол биш. Гэхдээ яг энэ хурцхан эмчнэр бол яг байж болно гэж үздэг. Яагаад гэвэл тэнд хортой юм байхгүй шүү дээ тий. Тэр эмэгтэй ингэж хэвтээд релакс болоо тайвширч байгаа бол байж болно, асуудалгүй. За гэхдээ ер нь бол яг бэлгийн харьцаанд орсны дараа эмэгтэйчүүдийг бидсэж байгаарай гэж зөвлөдөг. Яагаад гэвэл яг хүтрээний чинь дээдлэлт нөгөө шээсний сүв гэдэг юм маань байдаг байхгүй. Тэгэхээр тэр маань ингээ бохирдоод тэгээд нөгөө цистит гэдэг штэ хүмүүс. За тийм юм тусах магадлал байдаг учраас ер нь бол ихэвчлэн шээж агаарай. Тэр амсар дээр хуримтлагдсан одоо бактериуд бохир зүйлсүүдийг ингээд шээсээрээ гаргаж агаарай гэж зөвлөдөө. Тэгэхээр ер нь бол нэг 10 минут орчим хөвтчихэд илүү удаан хөвтөх бол шаардлагаасаа байхгүй. 10 минут орчим хөвтчихэд тэгээ заавал шээгээрээ гэж зөвлөдөг. Тэгээ энд бол их амар буруу юм байхгүй. Гэхдээ яг үүндээ бол тийм ашигтай зүйлч байхгүй ийм ойлголт байдаг байхan. Тэгэхээр ямаарай тэрүүгээрээ шийдэж байна.
За дараагийн нэг зүйл нь бэлгийн харьцаанд орох байрлал гэдэг юм яригддаг. За яг үнэндээ бол ямар нэгэн тусгай байрлал одоо жирэмсэн болоход илүү их туслана гэсэн юм бол ер нь байхгүй. Тэ ягаад гэвэл нэгэн төвтрэнд одоо дур тавьж л байгаа бол тэр үрийн шингэн умаа үзүүгээрээ дамжаад цаашаа орох боломж үргэлж байдаг байх нэ. За тэгэхээр хүмүүс болохоор яг нөгөө илүү одоо юу гэдгийг бэлэг эрэхтэн илүү үтрэний гүн рүү ордог байрлалууд одоо жишээлбэл дууламжлалт эрэхтэн дээрээ байрлал ч юм уу school doggy style гэдэг шүү дээ. Тиймэрхүү байрлалуудыг бол илүү жирэмсэн болох магадлалыг нэмэгдүүлнэ гэж ярьдаг. Гэхдээ огт батлагдсан зүйл бол байхгүй. Тэгэхээр бүр ингээд одоо юу гэдэг нөгөө pull out гэж ярьдаг шүү дээ. Өөрөөр хэлэх юм бол жирэмснээс хамгаалахын тулд хүмүүс ингээд дур тавихаасаа өмнө одоо бэлэг эрэхтнээ суулж гаргадаг ч гэдэг юм уу тэгэхээр тийм нөхцөлд хүртэл хүн жирэмсэн болж болдог байхгүй. Тэгэхээр бол заавал одоо яг тийм байрлал илүү их нэмэгдүүлнэ, боломжийг нэмэгдүүлнэ гэл ингээд бас байх шаардлага бол ерөөсөө байхгүй. За тэгвэл гадны сайтууд дээр ер нь ямархуу мэдээлэл ингээд сонирхоод үзсэн. Тайдад маань бас сонирхолтой байх гэд. За WebMD-г бол хэдүүлээ ер нь мэдэн штэ те. Нилээн бас том бас дажгүй одоо мэдээлэл өгдөг ийм энгийн хүмүүс зориулсан бол мэдээллийн сувгаагаа. За энэ дээр 2023 оны нэг мэдээ байна. Тэ одоо sexual position одоо жирэмсэн болоход нөлөөлгөө гэдэг талаар ярьсан. За энэ дээр бол ямар нэгэн одоо бэлгийн харьцаанд орох байрлал нь жирэмсэн болох магадлалыг нэмэгдүүлнэ гэсэн ямар ч тийм судалгаа бол ер нь бол байхгүй гэдгийг хэлж өгсөн байна. За түнчлэн ер нь бол ямар ч байрлалаар харьцаанд орсон тэгээд жирэмслэгэн болох боломжтой байдгаа гэж судалгааны үр дүнгууд харуулдаг гэсэн байна. Энэ дээр болохоор одоо ямар нэгэн сексийн байрлал нь бусад байрлалаас илүү их жирэмслэх магадлалыг олгоно гэсэн ямар шинжлэх ухааны нотлохоо энэ төр бол байхгүй гэж хэлсэн байна. За энэ болохоор судалгаа байгаа 2016 онд хийгдсэн Европын нөхөрчгүй үр хөврөлийн нийгэмлэгээс гаргасан ийм судалгаан дээр болохоор юу гэсэн бэ гэхээр intrauterine insemination гэж нөгөө эр бэлгээс угаа цэвэрлээд умаа хүндэд цацах ажиллабараа хийлээд байгаа байхгүй юу. За тэр үед болохоор одоо нөгөө хөвтөж амрах бас зөвлөгөө өгөөд байдаг байхгүй. Тэгэхээр энэ нь бол жирэмслэх магадлал нөлөөлд юм уу гэдгийг судалсан судалгаа байсан. Тэгээд ямар ч одоо шаардлага байхгүй. Энэ бол хөвтөх нь бол жирэмсэн болоход бол төдийлөн нөлөө үзүүлэхгүй байна гэсэн ийм судалгааны үр дүн бас байдаг. За энэ бас 2017 онд хэвлэгдсэн ийм цацах эмчилгээний дараа хөдөлгөөнгөө байх нь хэр зэрэг үр дүнтэй юм бэ гэдэг дээр хийгдсэн судалгаа байгаа. За энэ дээр болохоор ер нь бол бас л одоогийн нотлохоо тэгээ манай судалгааны үр дүнгээр бол заавал хөвтөх нь бол шаардлагатай хэсэг нь бол бас л эргэлзээтэй байна гэдэг ийм үр дүн гарсан байна. За энэ болохоор ийм Австралийн сайтн дээр тавигдсан мэдээлэл байсан. Өөрөөр хэлэх юм бол бэлгийн одоо жирэмсэн болох орлого хийж явах үедээ яаж сексээс одоо таашаал авсан хэвээр байх вэ гэсэн утгатай юм байсан. За энэ дээр бол надад энэ артикл ерөнхий санаа бол маш их таалагдсан. Өөрөөр хэлэх юм бол одоо тэгээд нөгөө хөвтөгч гэдэг юм уу бэлгийн харьцааны дараа хөвтөг тодорхой байрлалуудаар бэлгийн харьцаанд орох нь бол жирэмслийг нэмэгдүүлдэг гэсэн нь бол бүгдээрээ ер нь бол тийм үндэ бол үнэн биш ээ. Ямар нэгэн одоо бэлгийн харьцааны байрлал нь танд маш тийм одоо ичиттэйгээр те жирэмсэн болоход туслана гэж бол байхгүй. За ер нь бол ejaculation буюу дур тавьсны дараа хэдхэн секундын дотор л эр бэлгийн эсүүд умаа зүгээр цаашаа нэвтэрчдэг. Тийм учраас заавал хэвтэх шаардлага бол байхгүй. Зүгээр л одоо юу гэдэг хүссэн үедээ өөрийнхөө дуртай одоо байрлалаар бэлгийн харьцаанд ороо. Тэгээд 7 хоногт хэд удаа ороо. Зүгээр тэгэхэд л хангалттай. Тэрнээс заавал аль нэг байрлалыг бол илүү үзэж заавал тэрийг хийх шаардлага байхгүй. Харин хамгийн одоо нэг байрлал бол одоо хамгийн зөвлөх байрлал гэж хэлсэн байна. Энэ дээр болохоор одоо бэлгийн харьцааны дараа биений твэрээрээ гэсэн байсан. За энэ артикл ерөнхий санаа бол надад бас их ер нь таалагдсан. Тэгээд миний боддог бас үзэл баримталтай ч гэсэн нэлээд таарч ясан зүйл байгаа.
За ер нь охтууд маань ингээд ярилцаад яригадаад байдаг сэдв учраас энэ талаар хэлж өгье гэж бодлоо. Тэгээд Монголд ч гэлтгүй гадны орнуудад ч гэсэндээ яг иймэрхүү сэдв яригддаг. За тэр талаар бас тодорхой судалгаанууд хийгддэг. Харамсалтай нь бол яг шинжлэх ухаанаар батлагдсан юм бол алга. Тэгээд эр бэлгээс туршлагачаа нэвтрэх процесс нь бас тийм ингээд хөвтөж байгаа дэрийг зохицуулчихаар тийм амархан зүйл бол биш байдаг. За юм чинь бол сая зүгээр энгийн та хэд маань ойлгохоор тайлбарыг хийсэн. Өшөө дахиад бүр нарийн механизм одоо яаж умаа зүгээр нэвтрдгийг гэдэг дээр бол маш нарийн механизмууд юмнууд бол яригддаг байх нь. Тэгэхээр заавал одоо хөвтсөнгөө эсвэл заавал тэр байрлалаар харьцаанд ороогүй учраас энэ сар жирэмсэлсэнгөө ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдлаар өөрийгөө битгий буруутгаарай гэж хэлнэ. Зүгээр л одоо хийдэг юм аягээл дуртай одоо байдлаараа ч юм уу хийгээд ингээд оролдоод үзэн гэсэн үг. За тэгээд ингээд нэг 6 сараас 1 жилийн хугацаанд ингээд жирэмсэн болох байх юм бол харин заавал мэргэжлийн эмчт хандах хэрэгтэй. Ямар нэг юм болохгүй байж магадгүй хэрвээ хоёлаа тэрийгэ мэдэхгүй ингээд оролдоод идэг цаг хугацаа алдах юм аюултай байдаг байна. Тэгэхээр мэргэжлийн эмчт хандаарай гэж хэлнэ. За яагаад ингэж хэлээд байгаа юм гэхээр одоо юу гэдэг 2 жил 3 жил оролдоо болоогүй 5 6 жил оролдоод болоогүй гэсэн ийм зүйлс яриад ингээд хүмүүс маань хүрээд ирдэг байхгүй. Тэгэхээр хэрвээ 1 жилээс дээш хугацаа л байгаа бол энд нэг асуудал байна гэж үзээд ер нь бол урдан эмчид хандах шаардлагатай байдаг. Тэгэхгүй бол ингээд нэг санаадгүй байж байгаа нэг эмэгтэйчүүдээ хот харуулждаг ингээд байж байгаа л нэг одоо тий төр зур үзүүлчдэг. За тэгэл тэр нь болж юм хэвэн байна, болохоор байна гингүүт нь ингээл за болох юм байна да гэд яваад идэг. Гэтэл цаг хугацаа бол маш үнэтэй болж ингэж орж ирдэг байна. Тийм учраас болоогүй эргэн тойронд өөрөө ч биш лээ. Эргэн тойронд ч гэсэндээ ингээд болоогүй удаж байгаа ийм хүмүүс байх юм бол заавал мэргэжлийн эмчрүүд рүү хандуулаарай гэж зөвлөхөр байна. За өнөөдрийн сэдв бол ийм хөнгөн одоо тийм энгийн сэдв байлаа. За дараагийн дугаараар бас сонирхолтой сэдвээр уулзах байхаа гэж бодож байна. Дараагийн сэдвээр хүртэл баяртай.